mentorship маань application 1 2 дугаар шат руугаа орсон. Зарим хүмүүс төрүүлээд ингээд дараагийн шат руу орсон. Зарим хүмүүс дөнгөж ихнийхээ шатн дээр явж байгаа янз бүр байгаа. 3 шатаар тэнцэх боломжтой. Нэг нь эхлээд CV-гээ илгээн, CV-гээ cover letter илгээн. Хэрвээ CV cover letter дээр чинь болж байна гэж үзэх юм бол бид нэр application илгээн, дэлгэрэнгүй мэдээлэл илгээн. За тэндээс үзээд за би яг дараагийнхаа step руу орё гэх юм бол full application-ыг бүглэнэ. За application-ыг бүглэсний чинь дараа сүүлийн шат буюу хэрвээ өөртөө чинь ярилцаж үзнэ гэсэн. За ингээ ярилцаж үзээд болж ин гэвэл selected ажиллаа эхэлж болно. За mentorship хөтөлбөрт ороагүйсэн ч гэсэн манад өөр маш олон сервисүүд байгаа. Өөр төрлийн визнүүд ч байгаа. Mentorship маань мэргэжлийн хүмүүст хараахан зориулагддаг байгаа. Өөрөө өөрийнхөө кейсийг хийх гэж байгаа do it yourself DIY хүмүүст зориулагдаж байгаа. Мэргэжлийн хүмүүс гадныхнаас өсвөл аяг асуусан. Сонирхолтой. Сонирхолтой ч яг ерөөхдөө одоо 20 эдэн байгууллага дотроос гэхэд манайх илүү хамгийн их мэрэгшиж ажилладаг учраас манайхаас сургалт хүлээж байгаа гадны байгууллагууд бас байдаг. Тэгээд за тэрийг бол ингээд дараагийн шатандаа бол тавьсан. За удахгүй бид нар тэгээд гадныхан сургалт хийхээсээ гадна монголчуудыгаа бас хамруулмаар байна. Хамгийн төрүүлэл манай хүмүүс илүү сурчаасаа гэдэг л ашиг сонирхол байгаа шүү дээ. Тийм болохоор ерөөдөө харж ин сүүлийн үед аялын компаниуд, за визний одоо компаниуд гэдэг ингээд аявих нөгөө дараагийн байдлаар зөвлөгөө консалтинг өгөх гэдэг ингээд аягүй гоё болж ирж байна. Би энэ аягүй баярлж байгаа. Саяхан би нэрийг тогтоосонгүй ингээд санаанд байж байгаа нэг эмэгтэй нэг байгууллагын эмэгтэй рилийг үзэхэд бол ингээд визний зуучлалт үзүүлэхээсээ гадна дараагийн түвшинд рүү орж ийн гэж харсан. Хэрвээ тийм байгууллагууд байвал манайхаас тусдаа консалтинг авч болно. Бид нар ингээд та нарыг өрсөлдөгч гэж огч харахгүй байгаа. Харин яг энэ салбар, энэ мэдээллийг монгол хүмүүст яаж ингэ зөв мэрэгжлийн хүмүүсийн амьдралыг төөрөгдүүлж одоо ингэж юу яахгүйгээр те этиктэйгээр зөв өгөх юм бэ гэдэг одоо юуг л хөрсийг суулгахыг л хүсэж байгаа бидний зорилго. Тийм болохоор зэрэг санаа зовлтгүй бидэрлээ холбогдоод зөвлөгөө авч болно, консалтинг хүсч болно, тусгаалсан сургалт хүсч болно. Нээлттэй хүлээж аван шүү. Тиймэрхүү хүмүүс байгууллагууд үзэж явах юм бол Америкт ч гэсэн би ийм визэн дээр ингээд одоо танил ордны хүмүүс дээр ийм визний үйлчилгээ үзүүлмээр байгаа маа ч гэдэм үү те. Тэгэх юм бол бити санаа зовоорой одоо жишээ нь боож хагаад ч юм уу миний өрсөлдөгч гэж хүлээж авах ямар ч үндэс байхгүй. Энэ зах зээл бол Монгол гэдэг юугаар дусахгүй, цагаачтаар дусахгүй. Энэ бол цагаачтын үлгийн нутаг. Тийм болохоор зах зээлийг тэгж жижигхэн 3 сая хүн гэж харахгүй.